За, ажил нь тавтай юу. Аха. За танахыг зориод ирлээ. Аха. Сүүлийн үеч одоо Facebook-ний хэрэл байсагээл автер гэсэн нэг юм гарч ирээд ах юм. Ганц нэг найзуудаасаа сонсч ирсэн мэдээлэл авч ирсэн болохоор өнөөдөр бүр зориод хүрээд ирлээ. Яг ямар бүтээгдэхүүн танилцуулах гад ямар бүтээгдэхүүн хийх гээд би зорж ирсэн байх гэдэг тайлбарлаад өгвөл яаж вэ? За тэгье. За манай автотэр бүтээгдэхүүн маань яг солонгос улсад үйлдвэрлэгдсэн. За энэ нөгөө машины одоо өндөрлөгч тогтворжуулагч уританд гэдэг бүтээгдэхүүн баггүй. За тэгэхээр ямар гинэ? өндөрлөгч тогтворжуулагч уританд гэдэг автотэр гэдэг бид Монголд ер нь бол тийм нэршлэр ер нь бол нутагшуулж байгаа гэх юм уу. За тэгэхээр автотэр маань бол пүрштэй бүх төрлийн машинд суурилж болдог. За тэгээ нөгөө пүршний үе хооронд ингээд завсарт ингээд суурилж байгаа учраас пүршний машины явдлыг их гоё тав тухтай зөөлөн явдалтай болгож өгöd. За тэгээд 1-2 см ингээд өндөрлөөд өгчдөг байхгүй. Тэгэхээр таны машинд бол тохирох арьсмаарыг бид нэр суурилуулад тойлоо шиад үзэхэд одоо бид нөгөө Facebook-оор яриад байна шүү дээ. Энэ айгүй гоё, энэ ингэдэг шүү. Тий, их л тав тухтай сайхан мэдрэмжлэр үлдгэл гээд. Ааха. Тэрийг хоёулыг ингээд яг тушаад ингээд үздэг. За тэгээд нөгөө улирлын чанартай бид нэг зүйлийг онцолж хэлээ та. За өвлийн цаг тий нөгөө таны машин гадаа ондог машин баг шүү тий. Тэгэхээр илүү нөгөө нэг доод явахад анги нөгөө эвдрэл гэмтэл авах нь айгүй өндөр байдаг байхгүй нөгөө өвлийн үлрэлт нөгөө яг хөлтцсөн зарцсан байх нь одоо жишээ жоохон нөхөч юм уу тий элдв янзын юм жоохон донслогоо дөрвөлтөөс болоод ерөнхийдөө амортизатор за та түүнээс хажуудлаас явах хэд ингээд ерөнхийдөө жоохон өдөрч гээд байдаг. Тэгэхээр энэ маань ерөнхийдөө болоод сөөрлөсөн цагаас хойш машины доод явах хэд ангийг насжилтыг 2 дахин уртцаад өгчдөг юм бүтээгдэхүүн байна. Зөв. Ааха. За тэгэхээр одоо бид нөгөө яг машиныг өргөж үзээд хинжээд яг тохирсон арьсмарын суурлуулад харин тий би нөгөө анх бас мэдээлэл жоохон бага байх та. Пүрс машинд болдсон болоо яадын бол арьсмаар гэж яриад ах шиг байна. Таарах арьсмаар байдсан болоо гүн болоо гэж бас гайхаад байсан. Тэгвэл ингээ хэмжилт хийж үзэж байгаа л таарахыг нь яачих юм байна те. Тий. Үндсэндээ манайд яг нөгөө үйлдвэрлэгч компаниас маань үндсэндээ 11 юм арьсмаар байдаг байхгүй. За. Тэгэхээр энэ 11 арьсмаараар бид нэр яг нөгөө газар дээр машиныг яг ингэж хэмжиж үзээд яг нөгөө тохирсон энэ 11 арьсмаараас яг ингэж сонгоод за ингээд яг суурлуудыг ингэ хийчдэг байхгүй. Тэгэхээр манай автотэр бүтээгдэхүүн маань бол яг пүрштэй бүх төрлийн машинд ингээд суурлуулж болдог аюул тийм давуу талтай. За хоёул одоо ингэ суурлуултай гэдэг. За тэгье. Бид нөгөө хэмжээг нь аваад ингээ үзсэн чинь манай энэ нөгөө А1 гэдэг арьсмаар маань яг таны уртын пүршинд ингээ суурлуулдаг байгаа байхгүй. За яагаад энэ А1 суурлуулах гэдэг энэ манайдаа сүүлд ирсэн одоо шинэ бүтээгдэхүүн. Тэгэхээр таны пүрш ингээ доошоогоо ингээ өргөсөд дээшээ ингээ нэг нарийсж байгаа хэлбэртэй байхгүй пүрш маань. Тэгэхээр манай энэ яг А1 арьсмаар маань болохоор яг тэр пүршнийх нь нөгөө яг арьсмарын дагуу те яг энэ хэсгээрээ өргөсөд дээшээ ингээ нарийсж байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө яг тохирсон арьсмарын суурлуулна за яг ингээд тохируулж ингээд хийн гэдэг чинь яг ийм учиртай байдаг. Тэгэхээр яг энэ арьсмаар нь бол бусад ер нь хаанч ер нь бол байхгүй. Ганцхан ер нь бол автотэр дээр байгаа. За энэ утгаараа бол манайх бол ер нь бол илүү яг ийм найдвартай байна тий. Яг тохирсон суурлуулж байгаа учраас. Ингээд суурлуулалтаа бол хийгээд дуусчлаа. За бид нар нөгөө нэг яг суурлуулалтанд бол бүтэн 1 жилийн баталгаа өгдөг. За тэгэхээр нөгөө энэ 1 жилийн хугацаанд бидний тааруулаагүй юм те тооцоолоогүй ямар нэгэн зүйл тохиолдсон бол одоо бид нар бол тэр нь одоо 1 жилийн баталгааны хугацаанд бол шийдвэрлээд өгдөг байгаа шүү. За тэгэхээр ингээд автотрийг сонгосонд бол баярлалаа. За маш их баярлалаа. За ингээд суурлуулалт ингээд бүтэн хийгээд дууссан. Тань ерөнхийдөө гадна талаас юу гэж ямар бай харагдчихэв. Яг нөгөө эмэгтэй хүмүүсийн бас мэдрэмж арай жоохон бага байж магадгүй те. Гэтэ шууд ингээд нүдэнд илт мэдэгдэж байгаа нэг өндөр болоод те. Тэгээд ингээд нэг тэнцвэртэй болцсон юм шиг санагдаад ах юм. Урт нэг жоох ингээд за яадаг чи ямар ч гэсэн ямар өндөр болд юм байна. Тэгээд харахад ийм гоё тэнцвэртэй жигд болцсон юм шиг санагдчихэв. Хамгийн анхны мэдрэмж бол одоо яг тэгж л бууч. За хоёул одоо ийш нэг жоох яваад үзээ нэг хуур зарлагч энэ төргээ те. Нэг таны өмнө ингээд цохоод байсан ингээд тэр одоо яаж өгчлөс тэрийг нэг үзье. За туршилтыг нэлээд сайн хийж ах шиг байна гэх. Гэхдээ хамаагүй зөөлхөн болцсон нөгөө юу? Мэдээж өдөр тутам унж байгаа унаага хүн чинь бас мэдэн штэ тий. За нэг ингэж гарахаар тэгдэг шүү, инхээр ингэдэг шүү гэд. Өө янзын. Үнэхээр гоё. Үнэхээр гоё юм байна. Бүнтгсгээл бас тий. Тий. Үнэхээр гоё юм байна. За энэ нийшээ ингээд эргээ гараа авчдгоо. Тий.
За автотрийг сонгосруулсан жолоочтой баярлалаа. За энэ хооронд явсан сэтгэл танд ямар хөө? За та бүхэнд бас унших баярлалаа. Сая битээр нэг энэ гудман дундуур нэг юм чулуун замаар явсан байхгүй юу? Тэгээд нөгөө жоохон тачигнаад айгүй их мэдрэгддээ штэ замын юу. Энд дээр бол айгүй гой зөөлхөн орж ирж байна. Тэгээ бас 2 3 хурц харуулагч гарч үзлээ. Нилийн ширүүн гарсан хамаагүй зөөлрсөн байна. Тэгээд их таата мэдрэмж төрж байна. Тэгээ энэ маань өөрөө миний машины эд ангийг болон тий дуу шуу бүх юмнаас ингэж урьдчилан сэргийлж хийгдэж байгаа үйлчлэгээ учраас ер нь бол машина тав дахтаа нэлээд олон жил онно гэж бодож байна. За маш их баярлалаа. За баярлалаа.